сонин содон мэдээллүүдийг хачинжигтэй үйл явдлуудыг шинэ нээлтүүдийг дизайн маркетингийн хүртэл 82.9 шинэ санаануудыг Хөг Тэнгэр радио Бобохос 82.9 Сонсогч үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Өнөөдрийн Бобох нэвтрүүлэг маань сонсогч та бүхэндээ үзэгч та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн Бобохын эфирт хөтлөгч Эма, Туул, за нариулагч Харбимба, хөтлөгч Хагийн минь би үзэгч сонсогч та бүхэндээ хамтдаа байна. Өнөөдрийн за Бобохоор шинэ мэдээллийг яг одоо та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За багийнхандаа энэ өдрийн мэндийг хүргье. Сайн байцгаана уу манайхаа. Өдрийн мэнд хүргье. Сонсогчдаа өдрийн мэнд. За туулагч мэдээллээс. Минийхээс эхлэх юм уу? За тэгнэ. За. Бобох. Бобох нэвтрүүлэг. За эхний мэдээлэл би хүргэх юм байна. За миний өнөөдөр бэлдэж ирсэн мэдээ болохоор нэг мукбанг гэдэг одоо сүүлийн үед залуучууд ярьдаг болсон биз дээ, тэ. Мукбанг хийдэг ийм хүний тухай мэдээлэл би бэлдээд ирлээ. За мукбанг стример гэж одоо нэг туркийн ийм нэг залуу байгаа. За тэгээ энэ мэдээг би хүрэхээс өмнө жоохон сэрэмжлүүлэг мэдээ болгож хүргэж байгаа шүү гэдгээ тайлбар хэлэх хэрэгтэй болоо гэж бодож байна. За одоо 24 настай мукбанг стример одоо хит таргалалтаасаа болж биеийн өвчлүүд тэгээд дөнгөж саяхан өөд олчиж нас орсон байна. За юу болсон бэ гэхээр Туркийн одоо хэвлэл мэдээллийн хэрэгслэр ноён культур гэж одоо ийм залуугийн тухай одоо мукбанг хийдэг залуугийн тухай яриад байгаа юм байна л да. За яасан гэсэн чинь одоо 24 настай эд эрүүл саруул хийж бүтээх насан дээрээ одоо энэ залуу маань харамсалтайгаар амиа алдчихжээ. За энэ залуу сошиалд мукбанг хийгээд маш их амжилт олоод за түүнээсээ болоод бүр цаашаа донтоод тэгээд донтоод бүр ингээд энэ рүүгээ автцсан, бүр хит ингээд орцсон. За тэгээд энэ одоо үзүүлсэн амжилтанд ч гэсэндээ энэ мукбанг хийдэгтэй холбоотой ийм залуу байна. Тэгээд TikTok бичлэгүүд хийдэг ихэвчлэн. За тэгээд TikTok бичлэгүүдийг хийгээд яг нөгөө хоолоо идж байхдаа хийгээд тэгээ энийг нь маш олон хүмүүс үздэг. Бүр ингээд дэмжээд үзээд тэгээд үзээд ахаар хүн чинь улам цаашаа ахин штэ тий. Тэгэл үзүүлээл нөгөө янз янзын юм цогсоо зайгүй идээд ингээд эхэлсэн юм байна. За ингээд мянга үзэгчдтэй болсон TikTok бичлэгтэй болсон. Тэгээ хамгийн эрүүл байх насан дээр хамгийн эрүүл бусаар хоололснороо энэ залуу хэдхэн одоо хоног гэж за бараг сарын өмнө ч юм уу да 3 сарын 7 гэдэг чинь саяхан байна тийм байна. 3 сарын 7-нд амнасаа алдсан байна. За нэг дор маш их хэмжээний хоол иддэг. Үүнийгээ болохоор таргалалтай болгож улмаар эрүүл мэндэд нь маш муугаар нөлөөлж тэгээд яасан гэсэн чинь зүрхний өвчтөй болсон юм байна. Нөгөө их хэмжээний хоол идээд ахаар таргалалт чинь шууд зүрх судсан шүү дээ. Харин тийм болчих гинэ. Тэгээ 24 настай мукбангийн од гэж хэлж болно. Тэгээ амьсгалахад эхлээд хүндрэлтэй болж эхэлсэн. Тэгээд зүрхний өвчтөй гэж онцлогдсон. Эмчэд очиад үзүүлсэн чинь тэгээ арай ядан орноосоо босч исэн. Сандалны дээрээсээ босдог ийм хит таргалалттай болсон. Тэгээд түүний YouTube дэх хамгийн сүүлийн мукбанг бичлэг өнгөрсөн оны 10 сард хийсэн байдаг. Хамгийн сүүлийнхээ бичлэгийг. Тэгээд тэрээр фэнүүдтэй хоолны дэглэм би барьж байгаа. Одоо аль болох давснаас татгалцдаг болж байна би. Ингэж төлөвлөж байгаа. Тэгэхгүй бол миний эрүүл мэнд асар муугаар нөлөөлөд байна гэдэг хөөрхөө минь өөрөө ярьжсэн юм байна. Оройтчих. Тий, оройтчих. Тийм байна. Тэгээд энэ оны 1 сард Эфикан культур гэдэг нэртэй энэ залуу одоо таргалалтай холбоотой эрүүл мэндийн асуудлаа эмчлүүлж байсан эмнэлгээсээ шууд бичлэг хийгээд тэгээд байршуулад тэгээ 3 сарын 7-нд 3 сар эмчлүүлсэн юм байна. Ер нь эмчлүүлсэн хугацаанд 3 сар эмчлүүлээд хэвтсний эцэст тэрээр харамсалтайгаар амнасаа алдчихэ. Тэгээд түүний эмгэнэлт өгөл нь болохоор мукбанг болоод алдар нэр мөнгө олохын тулд яг ийм бичлэг хийж байгаа олон зуун одоо залуучууд хүмүүст сануулга болж өгсөн. Тэгээ мукбанг гэдэг хүмүүс одоо энэ бол аюултай дохио юм аа. Та нар бас болгоомжтой байгаарай гэсэн ийм одоо мэдээг өгч байна гэсэн үг.
Үнэхээр энэ өсвөр насны хүүхдүүдэд тэр тусмаа сайн хэлмээр байна. Одоо ингээд элдв янзын халуун ногоотой чипсүүд, халуун ногоотой эдгийн аргагүй гоймонгуудыг үе тэнгийнх нь дагаж хүмүүс байгаа штэ. Тэднэр нь шууд иддэг. Гэтэл тэр хүмүүс ч одоо харцангуй 17, 8, 20 хүрсэн хүмүүс ч учраа олон штэ. Хотод хамгаалдаг юм уун. Гэтэл нэг 10-аас 13, 4-тэй хүүхдүүд болоо эднэр ингээд идээд идэх юм байна. Яачдгүй юм байна гэл яг дагаал иддэг. Тэр идсэн байна. Би идэнэ гэ. Би одоо ямар нэрийг хэлтэй нь ш тийм ээ. Ерөөсө дэлгүүрээр тэр хүмүүсийн иддэг хоолнуудыг, чипсүүдийг хүүхдүүд яг хайгаа явдаг байхгүй юу? Маш аюултай. Энэ би анх ASMR гэж үздэг байсан байхгүй юу? Тэн дээр болохоор ингээд маш гоё ингээ юм дуургах нэг хүний онцлог байдаг шүү дээ. Өсийг нь оролдохоор хүн унтдаг ч юм уу те. Эсвэл ингээл тамшаалал ингэхээр нойр хүрээл унтдаг ч юм уу те. Тийм бичлэг үзээд зарим нь ингээ хоол ингээ тамшаалж идэхээр ингээ өөрөө ирэхгүй нойр хүрээд ингээ унтмаар санагдаад ингэж үздэг байсан байхгүй. Гэтэл эн чинь ерөөсөө мукбанк гэдэг юм чинь ерөөсөө сүүлийн хэдэн жил ерөөсөө маш хурдцтай хөгжсөн тий. Ерөөсөө би энэ нэршлиг саяхан л баг мэдчих авсан шүү дээ. Мукбанк хийн. Мукбанк гэдэг нь юу нөгөө хоол иддэг л. Хоол идээд идэг. Тэрийг л одоо хэлээд байна шүү дээ тий. Тэгээ эн чинь эхлээд би солонгосуудыг үзээд байсан. Солонгос дээр мукбанк хийдэг залуучууд их байдаг юм байлээ. Тэр гоймон тий тэр янз янзын гоё хоолнууд. Гоё туранхаа залуучууд октод идээд идэг. Тэр нь ер нь бас их аюултай гэж боддог. Хүүхдүүд тэрийг хараад те ийм гоймон идээд арьс нь ийм гоёроо байгаад идэг юм байна. Ийм туранхаа байгаад идэг юм байна гэсэн өгөгдөл шууд суугаад байгаа хгүй. Гэтэл тэр хүмүүстэй магадгүй 7 хоногт нэг удаа нэг цаг хоол иддэг байж болно. Бусад үед энгийн эрүүл хоолдог байж болно. Бас нэр үнэхээр аймаар айн мукбанк. Тэгэхээр эн чинь мукбанк чинь энэ залуу болохоор культур болохоор өглөө босоод идээл тэгэл үргэлжлүүлээл нөгөө хүмүүсээ тоогоо нэмхийн тулд лайкийн тоогоо нэмхийн тулд ч гэдэг юм уу тэгээ үзэлтэй нэмхийн тулд ингээл сайхан идээд идэг. Тэгээ эн чинь эрүүл насн дээрээ ийм аймаар идээд 24 настай шүү дээ тийм тэгээ тэр зургийг харж байна. Ястай амар болцсон байгаа зү. Хэд таргалалтаас болоод ингэсэн байх шүү. Бүр хөдөлж чадахгүй ингэ нүдэ анаас үз. Тий. Тэгээд энийг үзэж байгаа залуучууд байгаа бол бас энийг учиртай хийх хэрэгтэй юм байна. Тэгээд тодорхой хэмжээний ажлын цаг гэдэг шиг тий. Цаг тааруулаа. Учиртай гэдэг нь болохоор сүүлийн үеийн яг энэ хоол идж байгаа бичлэгнүүдийг чинь залуучууд хийхдээ нөгөө монтажны аргаар яа ингээл айхтар сүртэй идж байгаа л нэг одоо яг энгийн хүмүүс бол түүнийг ийм бичлэг үсэрж ийн гэж нэг анзаарахгүй юм шиг байна. Анзаарагдахгүйгээр идж эхэллээ нэг мэдгээд дуусч байгаагийн бичлэг залгаал орчдөг. Яг гоо сүүлийн яг энэ талаар нөгөө сошиал дээр дагагч цуглуулж байгаа залуучууд арай учиртай хийдэг болсон байлээ л дээ. Би тэрийг нөгөө бас дүрсийг нь хараад ахаар яг үсэрж байгаа байхгүй. Идэж эхлээл дунд нэг бичлэг хийгээл тэгээд дуусч байгаа бичлэг нь орж байгаа. Тэгэхээр тэр хооронд нөгөө нэг монтажны аргаар идж байгаа юм шиг болгоод байгаа. Хашир болохоор Яста утгаараа идсэн юм байна. Тийм байна. Тэр царай нь хүртэл яг утгаараа идсэн царай. Амар аимшиг кино шиг санагчлаа надад. Харин амар байгаа зү. Ингээд зогсоо зайгүй ингээд баг эн чин дон өвчин шахуу болсон юм шүү те. Энэ сошиал өвчин л байна л да. Илүү олон хүнийг дагуулах гал, илүү олон хүнээс лайк, шеэр цуглуулах гал. Тэрийг цуглуулад өөр яг үндэ ичидийн хүртэж чадсан. Амаараа төлцсөн байна. Амаараа төлцсөн. Ямар хэрэг баг. Тэгээ энэ та нар үзчихсэн үү? Хятадууд бас ер нь тэгээд ингээ мукбангийн тухай ингээ ярихад янз янзын хоолнууд идэг штэ тий. Дуршил төрүүлэхээр тэгээ би хятад мукбанг идж байгаа юуг харсан. Тэгсэн чинь дандаа нөгөө хорхоо шавж идээд тийм. Тэр юу идэх хүсэл төрөхвэ. Нэг чанга гашгараал тий. Харин тий. Тэр махыг зүгээр уугаад байгаа үсттэй. Бүр ингээ ялц чанцсан. Зүгээр ингээл зэрэг нэмхийн өмнөдөр нэг ингээл уурчдаг штэ. Яг тэр шиг мукбанг байгаа. Тэр болохоор яадгүй гэхээр дандаа нэг шүүмжлэлд өрцсөн штэ сая. Би тэрийг бас давхар оруулаад ирдэг байж. Тэр болохоор нэг эмэгтэй бүсгүй байгаа. Тэр дандаа ингээ мукбанг хийжсэнаа сүүл рүүгээ яасан гэсэн чинь амьд амтын идээд нөгөө амьтыг хамгаалах байгууллага хүмүүс эсэргүүцээд энэ амтныг амьдаар нийднэ гэдэг чинь харгислал. Одоо 8 алж байна. Тэгээ тэр могой байна. Янз янзын арвалзуулаад идээд байгаа байхгүй. Тэгээ урд нь ингээ хөдлөөл энэ. Баахан олон амтангууд хөдлөөд нэгээр нь аваад идээд тэр бас надад айгүй амар санагдсан. Тэгээ тэрийг бас эсэргүүцэлтэд тулгарсан юм байлээ. Олон мянган үзэгчд нь ингэж бас амтныг ингэж амьдаар нийдэж болохгүй. Яг хуу тухайн улсын уламжлал болоод амьд амтын иддэг байж болно. Гэхдээ ингэж бусдад сурталчилж ингэж болохгүй гэсэн ийм эсэргүүцэлтэд тулгарсан. Тэгэхээр энэ ер нь цаашдаа бас бодох хэрэг байгаа байхгүй юу? Тэрийг үзээдсэн болохоор тэр хүн үргэлжлүүлж идсэн байж таарна да. Тэгэхээр амтан идж байгааг харах сонирхолтой хүн бас ард нь байгаад байна тий.
Тийм амар юм шүү. Сонирхож нэг үзнэ. Тийм баг. Жигшиж бас нэг үздэг байх. Зарим нь болохоор одоо яад энэ жинхнээсээ иддэг хүмүүс байж. Муулаад үзээд байдаг бас нэг хэсэг байдаг. Муулаад идэл үзээл. Зарим нь тэгээд одоо дуурайж иддэг ч юм уу. Ер нь хүүхдүүдэд бас осолтой тий. Ингэж идэж болд юм байна. Энийг авч идэж үзье энэ төргээд янз юм идчих үедээ тамина. Гэхдээ нөгөө хоолны влогууд, хоолны нэвтрүүлгүүд, богино хэмжээний нөгөө танилцуулах хоолны жор заасан нэвтрүүлгүүд зөндөө байдаг. Тэгэхээр нөгөө бүх юм хоёр талтай гэдэг шиг зарим нэг нь хит ингээ явчихараа л хэцүү юм тий. Юм хитэрнэ гэдэг л хэцүү шүү гэдгийг энэ дээрээс харж болж байна тий. Тийм байна. За тэгэхээр талд бас анхаарахаар л мэдээлэл байна тий. Сошиал гэдэг хүнийг бас хит донтуулвал ингээд амарын төлөхөр хэмжээний юм болгодог юм байна. За туул пөөх байлаа. Сонирхолтой. Нөгөө загтансан газар яг хэд майжиж чадлаа. Сүүлийн үед хүүхдүүд дурлаад байгаа, хүмүүс дурлаад байгаа тий. Баг ингэж зөксөө зайгүй идэж угаад байвал хандлттай байгаад байгаа юм биш үү гэсэн бодолтой хүмүүс одоо байж эхлүүлээг байгаа. Зарим нэг нь яама пөөхийг авъя. За одоо миний пөөх байж чадах нь. Тэгэл орно гэж чадна гэж бодож байна. Энэ хятадд болсон үйл явдал юм байна. За. Хятадын одоо тодруулбал Бээжинд болсон 33 настай эмэгтэй эмнэлэгт хандсан юм байна. Яагаад эмнэлэгт хандсан гэсэн чи Хятадын анагаахын шинжилгээ ухааны академи мэс заслын эмнэлэгт хандсан гинэ. Нүүрнийх нь зүүн тал нь саажаад байна, унжаад байна. Тэгээд зүүн талынх нь нүднийх нь аяга ингээд жижигрээд байгаа гэсэн шалтгаанаар мэс заслын эмнэлэгт ханджээ. Тэгээ эмчнэр нүүр нь яагаад саажаад байгаа тухай мэдээж одоо судалж таараа штэ үзлэг хийж таараа. Тэгсэн чинь нүдийг харсан чинь нүднийх нь зүүн талын аягны арт талд нь 5 ширхэг контакт линз байсан гинэ. Тэр эмэгтэй нүднийх нь арт линз ингээд хоримтлагдсан байсан байна. Тэгээд энэ эмэгтэй өөрөө ерөөсөө олон жил линз зүүж байгаа эмэгтэй юм байна л да. Яагаад эмчэд хэлсэн ярилцлагаас нь үзэхэд линз алга болсон гинэ. Алга болол гэдэг гин. Гэхдээ тэр линзээ ингээл авч тавиал энд тийм тавиад мартаад байна гэж бодоод байсан чинь нүднийх нь араар ороод ингээд цуглараад исэн байх нь штэ. Тэгээд тийм аюултай юм байсан байна. Тэгээ эмчнэр одоо сүүлийн үед энэ нүдний эмнэлэг, энэ нүд хамгаалах нийгэмлэгийнхний анхаарлыг татж байгаа гин. Зөв нүүрнийх нь зүүн баруун тал саачсан им эмгэгтэй хүмүүс ханддаг гинэ. Хамгийн түрүүнд ийм эмгэгтэй хүмүүс ирж байгаа болвол нүдийн шалгах хэрэгтэй шүү. Нүднээс нь болоод ингээд саажилт үүсэж байгаа. Тэр чинь тэгээ одоо хайшаа ингээд хийнгүүт нь нүдний араар ороод ах тийм боломж байдаг юм байна. 5 ширхэг линз орсон байсан гэж штэ. Тэр линз чинь ингээд заримдаа энэ хажуу талмал дээр наалтцсан явж идэг байхгүй. Би зүүж үзчихсэн. Тий, хажуу тал дээр ингээд наалтцсан. Ийшээ солигдоод бишээ юу гэдгэлээ шилжээд ингээд явцсан байж идэг. Тэрийг ингээд ингэж голлуулчих зүүжсэн штэ би. Тэгээд энэ эмэгтэй ингэж ярьсан байгаа юм. Хамгийн аймаар нь линз зүүж байгаа тэр линз нь өөрт нь ямар ч завир мэдрэгдээгүй гинэ. Тэгээд нүдэнд нэг жижигхэн элсний өрөмгөө орохтол бүр ингээд сормоос орохтол яадаг билээ дээ. Тэгэхэд тэр эмэгтэй нүдэнд ерөөсө торж биетнэ өөрчлөлт гараагүй гэж байгаа юм да. Эмчнэр тэгээд нүднийх нь ард юм байна гэж гаргаж иртэл өөрөө бас давхар шоконд орсон гэж. Тийм ээ. Завиргүй байгаад байсан учраас цуглуулсан биз дээ. Тэ. Тэгэхээр тэр өөрөө тэр нөгөө нэг линзний материал ямар нэгэн нүдэнд ийм дараа болохооргүй айгуугаа шингэн тийм л материал айгуу гоё гин шингэн тэгэл юм байсан байна л да. Тэрээс бол эн чи яг тийш дээ сормуусны нэг ингэж нэг чихрэг сормуус орчхоор тороод байдаг шүү. Нүүн бүр харахын аргагүй болол ингээл бөө юм болдог үсттэй. Тэгвэл наачаас нэг бүүн болсон юм байна. Одоо яг энэ линз үйлдвэрлэдэг болон линз хэрэглэдэг хүмүүст бол айхтар сануулгуулсан юм шүү. Одоогоор энэ 5 ширхэг линз нүдний аягны ард хоримтлагдсан байгаа нь одоогоор мэдэгдсэн одоо дээр рекорд гэдэг юм уу? Ийм тохиолдол ерөөсөө гараагүй байгаа гэж байна. Тэгэд энэ эмч нарын хэлж байгаагаар бол хэрвээ энэ нүднийх нь ард удсан бол асуудал үүсэх байсан, шархлах байсан, нүд нь одоо хараагүй болох байсан, нүднийх нь арын аяганд нь өөх шилжүүлж суулгасан гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь линз байгаад хахаар ингээ өөх нь багасаад идэг юм байна л да. Өөх багасна гэдэг чинь нүд нь нөгөө нүднээс жижигхэн болоод харагдаад байна гэсэн үг шүү дээ. Азар яг хараанд нь ямар нэгэн нөлөө үзүүлээгүй байгаад ирнэ тэр линзийг гаргаад авцсан байна. Тэгэд одоо ингээд манайхан ч гэсэн линз зүүдэг хүмүүс их байдаг шүү дээ. Линз зүүдэг хүмүүс тэгээ линз нь алга болоод байдаг хүмүүс яг энэ мэдээлэл унших юм бол үзүүлмээр юм байна. Тэ үзүүлмээр юм байлаа. Үзүүлмээр. Ер нь бол мэдв шүү дээ. Тэр линз чинь яг нөгөө нэг мэдээж л нүдэнд одоо халгаагүй те бүхэл материалыг судалж иж хийсэн байгаа шүү дээ. Тэгэхээр тэр линз хоошоогоо орох магадлал өндөр байгаа юм байна шүү дээ гэдгийг л сануулж хэлж байна. Мэргэжлийн нүдний эмчийн зөвлөгөөг харж исэн. Тэгэхэд линз зүүдэг хүмүүс линзээ буруу авдаг гинэ.
За яг зүүхийн хувьд бол одоо ингээд нээж ягаад ингээд зүүчдэг болно. Тэгээ нүднийхээ одоо энэ дугуй хар хэсэгт нь биш энэ хажуугийн цагаан хэсэг рүү линзээ гулгуулж ээж ингэж авч явах хэрэгтэй гинэ. Тэгхгүйгээр одоо энэ хар хэсгээс нь шууд ингэж авснаас болоод хараанд өөрчлөлт орсон, нүд өрөвсөн юм тохиолдлууд гарсан гэж бүр анхааруулсан байсан шүү. Тэгээ бас линзтэйгээ хамт одоо юу гэдэг линзээ авч унтах хэрэгтэй энэ төр гэдэг надад зөөлжсэн л та нэг юм чи. Линзтэйгээ унтаад би байсан байхгүй. 1-2 хоног унтцсан. Тэгсэн чинь унтаад чи бүр пөөх болсон ба шүү дээ. Харин тий. Унтаад сэрсэн чинь нөгөөх нь энэ хажуу тал мал дээр орцсон ингээ явж байсан. Тэгвэл чинийх ингээд одоо байгаад чи мартсан болвол агшаага ингээ орхон. Чи шалгуулсан уу? Хойч 1-2 байж би шалгуулмаар ч юм шиг санагдаад байна. Тэгээ линзтэй хүмүүс линзтэй хүмүүс ил галын дэргэд их ойрхон сууж бас болдоггүй гэж тийм байлээ. Тий. Тэр эн чин умайсан л нэг нэмгэн л хальс байгаа шүү дээ. Халаад ингээд нүдэнд нь аачаад ингээд хальцдаг гэж сонсч байсан шүү. Тийм бүр мэдээ гарсан шүү дээ. Линзтэй ойрхон галтай ойрхон сууснаас болоод тэр линз нь ингээд нөгөө түлэгдээд нүдэнд нь нөлөө өгöd нүдийг нь түлээд ингээд явцсан гэж нэг юм сонсч ирсэн мэдээ сонсч ирсэн. Энэ чинь аюу олон жилийн өмнө. За нүд бол маш эмзэг. Зүгээр одоо дараагийн өөр сэдв болж хөндөхөд тухандаа ямар нэгэн тариач юм уу хийлгэснээс болоод нүдэнд нь асал зуудал үүссэн тохиолдлууд байна. Одоо гоо сайхны мэс засал газар авч байгаа энэ үед нүдэндээ давхраа хийлгэнэ гэдэг одоо зүгээр ямар ч асуудалгүй юм шиг санагддаг боловч Монгол хүний онцлогоос одоо нүүрний бүтцээ шалтгаалаад энэ бас асуудалтай гэдгийг бас мэргэжлийн эмчнэр ярьсан байсан. Гэхдээ энэ бас өөр сэдв болж яригдана. Тийм. Өнөөдрийн хувьд бол линз зүүдэг хүмүүс болгоомжтой байгаараа нүдний арын аяганд чинь 5 ширхэг одоо хоримтлагдсан тохиолдол байна шүү. Линзний сав болох нь шүү те. Цогцолгын сав болох нь шүү те. Амар юм аа. Амар юм. Тэгээ анхааруулжтай бас сонсож байгаа үзэж байгаа хүмүүс маань бас анхаараарай те. Яг одоо бас 82.9 дээр поохыг сонсож байгаа бол та яг юуны талаар яриад байгаа юм бэ? Юу одоо үзүүлээд байгаа юм бэ гэдгийг манай сошиал сувг болох Хөгтөнгөр радио пэйжээр зочлоод поох нэвтрүүлгийг үзэх боломжтой. Мөн Хөгтөнгөр радио YouTube сувгийг маань дагаарай. Түндэр илүү чанартайгаар поох нэвтрүүлгийн өнөөдрийн болон одоо урдны цааштай ярих одоо сэдвүүдийн шин зүйлсийн дүрс бичлэг нь ороод явах учраас илүү сонсогч танд бас тааламжтай байх болов. Мөн одоо үзэж байгаа хүмүүстэй хэлэхэд 82.9 гэдэг долгион дээр одоо яг одоо та бүхний үзэж байгаа бүх нэвтрүүлгүүд маань аудиогоор явж байгаа. Тийм учраас автомашинд 82.9-ийг тааруулаад бидэнтэй одоо зөвхөн нүдэрээ биш сонороо ч гэсэн те хамттай байх боломжтой. Зүрх сэтгэлээ бидэнд өгөөрэй. Лайк харамгүй хайртай. Хайр зүртэй юу? Зүрхээ өгөөрэй. Эма поох байлаа. За ингээд сүүлийн мушигч миний хүргэж байгаа мэдээлэл болохоор Starbucks компанитай холбоотой мэдээ байгаа. Гэхдээ энэ жил бол Starbucks компани он гараа жоохон цөвтэй байна уу да гэж би бас харсан. Яг тэгэхээр он гараал Starbucks-ийн талаарх жоохон таагүй мэдээллүүд гараад эхэлж байна. Монголчуудын ярьдгаар бол нэг жоохон ширүүн жил байна уу да гэдэг шиг. Энэ жилийн хувьд он гараад дөнгөж Starbucks компани хуучин тим байсан гинэ. Юм худалдаж авахгүй бол гараа гэдэг ийм дүрмтэй байсан юм байна. Тэгээд болцсон юм байна. Тэгээд сая Starbucks-ийн нөгөө нэг ерөнхийдөө ашиг орлого нь нэлээд буураад, ерөнхийдөө маркетинг менежмент нь алдагдаад эхлэнгүүд одоо нөгөө авцсан байгаа гүйцэтгэх захирал нь тэр залуу нь болохоор буцаагаад энэ үйл ажиллагаагаа нэвтрүүлсэн юм байна. Юм худалдаж авахгүй бол гар гэх. Тэр нь болохоор нөгөө эвгүй нэггүй. Гэхдээ хоёр талтай юм билээ. Зарим хүмүүс маань болохоор орчоод бусдаа нөгөө кофе уугаад ажиллаа хичээлээгээ сууж байгаа хүмүүсийг саад болдог, сатаар болдог, юу ч худалдаж авахгүй байл жоохон бужигнуулдаг те. Тэгэхээр хуучин бол тийм байж байгаа тэрийг нь болцсон юм байна. Одоо тэгээ буцаагаад ингэж байгаа. Тэр нь бас тэгээ яг бас л нэг асуудлуудыг дагуулсан юм байна. Тэгээ саяхан болохоор Starbucks компани 50 сая $50 өрөнд ороод тэгээд түүнийг одоо дээд шүүхээс нь төлөө гэсэн ийм зүйлийг бол гаргасан юм байна. Гэхдээ Starbucks компани зүгээс одоо дав заалтгаа бол илэрхийлсэн байгаа юм байна. Энэ нь яасан гэхээр одоо Starbucks компани алдаа гэх үү, тэр ажилтны алдаа гэх үү. Тэгвэл Starbucks компани дээр л торгуул энэ бол бичсэн байгаа. Нэг залуу 3 аяг кофе худалдаж авах гэсэн чинь нөгөө нэг Майкл Гарсиа гэж залуу. Тэгээ энэ болохоор Лос Анжелес хотод байрладаг Starbucks компани машинтайгаа үйлчлүүлэх үедээ болохоор үйлчлэгч нөгөө ажилтан охин 3 ширхэг кофений нэгийг тагийн дутуу өгсөн юм байна л да. Тэгээд энэ залуу маань болохоор ингээд түлэгдсэн. За тэгээ 3 уухцүүлийн нэг болох Safta кофеныхын таглааг анзаарахгүйгээр дутуу таглаад ингээд түлэгдсэн хэрэг гарсан юм байна. Тэгээ Калифорнийн дээд шүүх юм одоо баримт бичих дурдсанаар бол яг энэ үйл явдал нь бол
2020 онд болсон юм байна. Коронагийн үеэр. Тэгээд сая ингээд олон жил шүүхтэр явж хагаад одоо сая нэг 10 гаруй хоногийн өмнө 50 сая $50 бол үнэхээр та нар төлөх юм байна гэсэн шийдвэрийг бол гаргасан юм байна. За дутуу таглагдсан Safta Coffee асгарснаас болоод одоо энэ Garcia гэ залуугийн одоо бэлэг эрэхтэн хүчтэй түлэгдээд хэлбэр дүрсээ алдсан гэж. За энэ бол гэхдээ хүний л одоо өвчин юм да. Гэхдээ өөрийнх нь тайлбараар ингэж байгаа. Хэлбэр дүрсээ бол одоо алдсан гэдэг. За тэгээд мэдрэлийг нь муудахсан гэдэг. За тэгээ Starbucks компани хариуцлагагүй байдлаасаа болоод уруу татаж ийнэ гэдэг юм аа. Үйлчлэгээ үзүүлэх үүргээ зөрчсөн гэж одоо буруутгасан гэж байгаа. Гэхдээ энэ ягаад би ингэ чинь гэхээр хоёр өөр тайлбар гарч ирээд байгаа байхгүй юм. Энэ ихнийх нь болохоор ингээд хэлбэр дүрс нь алдсан гэх юм гомдол өгчөж. За тэгээ юу болсон гэхээр энэ илгийн болсон бүр Garcia-гийн өмгөөлөгч Майкл Паркер гэж залуу байна. За энэ Паркер хэлэхдээ болохоор Garcia одоо бие махбодын өвдөлтөөс гадна сэтгэлийн асрыг шаналлалтаа яваад байгаа гинэ. За тэр нь 2020 онд болсон үйл явдал шүү те. Одоо хүртэл шаналаад байгаа юм байна л да. Бас тийх байх. За тэгээ амьдралаас эерэг мэдрэмж авахаа болсон. Яасан зү юм бэ энэ ч одоо амьдрал нь баг. За тэгээд доромжлол тав духгүй байдал ой гашуу бие махбодын гажиг бие бэлтрийн хомсдол сэтгэл санааны түгшилт сэтгэлийн дарамт ийм одоо асуудлуудтай болсон. Хэтрүүлээд байгаа юм биш үү? Харин би жоохон хэтрүүлээд байна уу да гэж бодсон. Яасан зарах юм бэ те? 3 аягтай кофений нэг нь асгарсан байгаа юм. Гэхдээ энэ 20 онд болсон үйл явдал. За тэгээд энэ залуу маань ингээд бичлэгэн дээр харахаар өмдтөө яваад байгаа юм шиг байгаа. Зузаахан дуу. Тэгэл тэр хооронд л ингээл асгараал ер нь бол за монголчууд бол бид нар мэдж байгаа ер нь л өвөр дээрээ халуун цай ус асгахтай өмдний цаанаас асгах тохиол зөндөл байдаг. Тэгээ яг хуу ийм одоо зүйлүүдийг л Майкл Паркерගේ өмгөөлөгч нь Garcia-гийн өмнөөс хийсэн байл л ийм асуудлуудтай учраас $50 сая нэхэмжилж байна гэд. За тэгсэн Starbucks компани зүгээс шүүхийн шийдвэрийг бол мэдээ давж заалтгаа бол хилцсэн байлээ. Яагаад тэр хэтрүүлээд байна гэсэн юм бэл. Та нар арай хэтрүүлээд байна те. Тэгээд байна. Сонсгож ч гэсэн хэтрүүлж байгаа юм шиг санагдаж байна. Бодит эмнэлгийн дүгнэлт чинь хаана байгаа юм бэ те. Дээрэс нь $50 сая гэдэг бол арай л байна гэсэн л одоо зүйлийг ярьсан байна л. За тэгээ компанийн төлөөлөгч Starbucks компанийн төлөөлөгч хэлэхдээ болохоор ноён Garcia-гийн өмнөөс бол харамсаж байгаа хэдий ч энэ хэрэгт бид буруутай гих тангарахны шүүхийн шийдвэртэй бол санал нийлэхгүй байна. Нөгөө ажилтан руу өгөх гээд байгаа юм шиг байгаа. Бид бол буруутай биш. Ажилтан руу өгөх гэж байгаа юм шиг байна. Тэгээд өөрт нь одоо бас зөргөлж өгөх гээд байгаа юм уу да. За тэгээд бид халуун уух зүйлийг хэрхэн бэлтгэх, ажиллах зэрэг компанийнхаа аюулгүй байдлын хамгийн дээд стандартыг үргэлж баримталж ирсэн бид буруугүй гэж. Тэгэхээр яг уу бид нар бол стандартаа бол мөрдүүлж байгаа. Нөгөө нь тэр яг савлаад өгсөн тэр одоо хүүхэнд л асуудал буруу байна гэж байгаа юм. Гүйцэд таглаж ингэж өгөөгүй. Тэгэхээр ажилтнанд буруутай, компани бол буруугүй гэж. Тэгээ энэ хэрэгтэй нэг юм ижил төстэй хурал бол 1994 онд бас болж исэн байна Америкийн нэгдсэн улсад. Энэ болохоор тухайн түргэн хоолны сүлжээ болох Макдоналдст үйлчлүүлж исэн Stella Liebeck гэдэг одоо хүн халуун кофенд бас түлэгдээд за 3 дугаар зэргийн түлэгдэлтэй гэж бүр гараад тэгээд үүний дараа шүүхээс 3 сая одоо $50 тэр хүнд өгч исэн байна. Тухайн үед. Энэ Garcia-гийн залуугийн хувьд бол яг хуу $50 сая гэдэг бол арай өндөр. Тэгээд дээрэс нь Starbucks бид буруугүй бид бол стандарт барьж мөрдөж явдаг хамт олон. Дээрэс нь арай хэтрүүлээд байна штэ гэдэг зүйлийг л хийсэн юм байл. Гэтэ шүүх биднээс дор шалахгүй л хэлгүүдээ те. Тэр тагийг яг үнэхээр нэг нь заахаа байсан юм уу юу гэлээ. Яг харахгүй бол асгарсан. Тэгээ тэр нөгөө шууд урагшаага машинтайгаа явчихж байгаа юм л да. Тэгэхээр яг харахгүй нөгөө түлэгдэж байгаа учраас сандраал хаазаа гიშгэл урагшилчж байгаа юм шиг байгаа юм. Гэхдээ яг түлэгдсэн. Гэхдээ нөгөө $50 сая гэдэг чинь арай өндөр байна гэсэн нэг ийм зүйл. Бас Starbucks компани дээр энэ жил ингээ 2 дахь одоо скандал нь шууган нь гараад ирсэн одоо нэг хөгжилтэй юм шиг те одоо өрөвдмөр юм шиг нэг ийм зүйл бол бас гарсан байна. Дээрээс нь нэг цоошин зүйл бас санчлаа. Тэр нь болохоор Apple компани нөгөө AirPods гэж чихвчин дээр шууд синхрон орчуулгын функц хийж байгаа юм байна. Тэгээ энэ болохоор бүр
бодит цаг хугацаанд хүнтэй харилцаа үүсгэж яхад синхроны функцэн дээр харуулангууд Оо ямар гоё юм тий. шууд нөгөөх нь синхрон дээр нь- орчуулга хийгээд Шууд орчуулаа явчих тийм тэгэхээр яг хуу ингэж утсан л да яг бүх юм хоёр талтай ингэ одоо бас сүүл рүү ингэ техник технологи хөгжөөд харвар гадаад хэл сурах хэрэгч байх уу гэж бодох шиг тэгтээ цэник дуусвал мэдээч Хэлгүй болно. хэл хэрэгтэй болох бол баг. дуусаа. Тэнийг дуусвал хэлгүй болох нь шүү дээ. Нэг ийм бас нэг шинэ мэдээлэл Тэр нэрээ тэгтээ саяхан харсан юм синхрон орчуулгыг одоо жишээ нь анх нөгөө Google Translate 17 онд гаргаж ирсэн юм байна. Google. Тий, 10 тий. 17 онд Pixel Buds гээд одоо чихвчин дээр тийм синхрон функцийг гаргасан юм байна. Юу Apple болохоор нэлээд олон жилээр хоцорсон. Гэхдээ нөгөө илүү функцийг нь сайжруулад одоо энэ онд гарах гэж байгаа бүтээгдэхүүн юм байна лээ. Тэгэхээр одоо бас синхрон орчуулга хэрэгтэй хүмүүс бол одоо энэ онд гарах тэр AirPods-ыг авахд бол асуудалгүй болж байгаа юм билээ л дээ. Би энэ дээр нэг юм харин ёстой хоёр талтай гэдэг шиг синхрон орчуулга гэдэг чинь ерөөсө нарийн штэ бас. Тий. Техник л бол техник угаасаа. Тэгээ ингээ өгөгдөл кодоор ингээ өгөгдсөн байгаа. Гэтэл нэг үг чинь хэдэн утга агуулах вэ? Хэл улс өөр. Тэгэнгүүт одоо Google Translate ч юм уу эсвэл одоо янз бүрийн GPT чатнууд байна шүү дээ тий. Чатнуудаар ингээд орчуулаад ингэхээр яг орчуулад байгаа хэрнээ бас бүрэн утгыг илэрхийлж чадахгүй. Тэгээ энийг чинь өөртөө боловсруулж ээж нөгөө яг оригинал их хэл дээр байгаатай харьцуулж ээж ингэж орчуулгыг гаргаж ирж байгаа байхгүй бид нэр бичгээр бол гэтэл синхрон дээр энэ дээр ингээл яриад ингээд нөгөөхдөө итгэцэн нөгөөх нь буруу орчуулвал яа нэ. Тийм учраас л нөгөө хиймэл оюун ухаан гэдэг нэр нь баг зогцсон юм шүү те. Хиймэл шүү, алдаа мадагтай шүү. Тэгэхээр бас синхрон дээр тэр нэрэл чухал юм байна те. Гэхдээ яг нөгөө ингээ хөгжүүлж нэг юм шин бүтээгдэхүүн одоо энэ жил бас гарах юм байна. За өнөөдрийн поох ямар ч байсан поох байлаа. Тийм ээ. Дахиад үргэлжлүүлэх хүн байна уу? Гурлаа айгуу гоё үйл явдалтай мэдээ байна. Аха. Тий. Ямар нэгэн шинэ технологи энэ тэр бид нар бас мэдээлсэн шүү дээ тий. Энэ удаагийн танчаанд нь бол AirPods-ыг л ярьчлаа тий. үйл явдалтай мэдээллүүд байна. Тэгээд сүүлийн хиний Агийн мэдэн дээр бүр би зогссон уучлаарай. Дундуур нь амар инээлээ. Яг гэхдээ яг ингээ би өөрөө бас энэ мэдээг ингээ харчаад уншаа байж байхдаа бас л өөрөө бүр ингээ гойч хэвээр бүх юм болчихсон. Тэгээ Агийн бүр бит хоёрыг инех нү яах нү гэдэг хараад ирсэн юм шүү. За энийг ярихад яг ингээл яг энэ үгэн дээр л акцент өгөн дөө гэж Хэлбэрнаад бодож л байлаа. нөгөө төсөөлөгдөд болдгүй уучлаарай. Тэгэхээр одоо нөгөө халуун ундаа уснаас бас болгоомжтой байгаарэ гэдэг үгээр өнөөдрийнхөө пөпөх нэвтрүүлгийг өндөрлөж байна. Сонсогч үзэгч та бүхэн маань бас поох гэж эвтэйхэн байгаа бол поохоор нь дуудсан ч болно. Тэгээд өнөөдрийн эфирт наривлагчаар Бямба хөтлөгчөөр Эма Туул Агийн нар ажиллалаа. Хамтдаа байсан нийт үзэгч за мөн 82.9-ийг сонсож байгаа сонсогч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баяртай. Хүүхдийн радио сонин содон мэдээллүүдийг хачинжигтэй үйл явдлуудыг шинэ нээлтүүдийг дизайн маркетингийн хүртэл 82.9 шинэ санаануудыг Хүүхдийн радио Бобохос 82.9